За сүүлийн өдрүүдэд улс төр одоо маргаантаа зодоонч гарч ах шиг юм түлхэлцэнтэй байгаа. Энэ одоо дөнгөж саяхнаас гарч угаасаа юм байсан уу? Энэ талаар энэ төрүүчийн засаг солигдох одоо өмнөх солигдох үеэс эхлээл энэ ирэх хурж байгаа том ном Монгол Ардын намын доторх хагарал их хүчтэй болсон шүү дээ. Тэгээ намын дотоод зодоон их хурл руу орж ирээд их хурл дээр зөвхөн өөрийнхөө намын гишүүдээс гадна нөгөө намуудын гишүүдийг санал хураах, хуруу тоолох, тий гарын үсэг 2 хэсэг болж гарын үсэг зөвлөлөө шүү дээ. Тэрэн дээр одоо өөрийнхөө талд оруулах ажиллагаа эхэлсэн. Тэгэхээр сая биш л дээ. Хуучин юм л бол явж лээ. Намын дотоод улс төр төрийн хагарал, төрийн хямрал болголоо гэдэг хүмүүс их шүмжилж гомдож нэлээд ярьсан тий. Тэр нь бол бодтой. Энэ үргэлжлэл явж байна. Би бол тэр үед юу гэж тайлбарлаж хэлж ирсэн гэхээр энэ бол нүүрсний төрийн өмчийн компаниуд дээр, нүүрсний уурхаанууд дээр хэний ноёрхол очих ёстой вэ? Тэрний төлөөх тэмцэл. Тэгээд энэ одоо манайхаа ярьдсан нүүрсний улгаан, нүүрсний 8 гээл тэрний юмнууд нь явсаар агаад намын хагарал болж очиж байгаа. Тэгээд намын хагарал нь төрийн хагарал болж байгаа. Ягаад төрийн өмчийн компанид холбож байгаа гэхээр одоо улсын төсвөний 30 эд их 80 төгрөг. Яг тэрнтэй дүүцгүүц хэмжээний мөнгө төрийн орон нутгийн өмчит компаниуд дээр эргэлдэж байна. Тэгэхээр төсвийг бол бид нар ингээд зарцуулалтыг хянах ёстой. Энэ чинь нийтийн дундаа цуглуулсан мөнгө парламент дээр айхтар ширүү яриа зөндөө болоод идэг. Энэ талд болохоор нэг 17 том захирлын гарын үсгээр тэгээд орон нутгийн өмчит компаниуд нэмэгдээд бараг тиймтэй адилхан хэмжээний мөнгө эргэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр мөнгөн дээр хэн очиж засаглах уу? Тэр бол засгийн газраас томилно. Менежментийн засгийн газар гэдэг бол хэн парламентд олон болж нам ялсан нам байгуулна. Тэгэхээр үндсэндээ энэ эдийн засаг бол төрийн өмчийн нэртэй боловч тухайн үед ирэх хурж байгаа намын дарга нарын мэдлийн өрнг болж байгаа. Тийм учраас тэр их мөнгөний төлөө үхэн хатан тэмцэнэ. Энэ төлөө тэмцэл гарна. Тэгээ миний хэлжсэн онцлогоо бол тэр улс төрийн энэ бохор тэмцэл талцлымыг байхгүй болгохын тулд төрийн өмчийн гэдэг юмыг засгийн газрыг намыг энэ аж ахуйгаас холдуулах хэрэгтэй. Тэр төрийн өмчийн компаниуд бол нээлттэй хувьцаат компани зарчмаар ажилладаг. Тооцтон засгийн газраас гадна одоо олон нийтийн хувьцаа эзэмшдэг хүмүүс сууж идэг. Гаргаж байгаа шийдвэрүүдийг хяндаг. Элдв балаа хэрэггүй төслүүд зарцуулахыг зогсоодог. Ийм байж иж улс төр мөн жоохон зөвшөөрөх болов. Тэгэх юм бол энэ зодон цохон янз бүрийн юмнууд тэгээд энэ дараа айг болох байх гэж бодож байна. Тэр дотор ч ингээд бухимдж байгаа хүмүүс байж тээ тесэрч байна. Нэг талын бас сэтгэл зүйн хувьд бол дарахгүй бас хүнд орчин байх шиг л. тэгэхээр нэлээд удаа үргэлжлэхээр байна гэж харагдаж байна. Өвөө одоо энэ ирэх хурж байгаа нам яаж хоорондоо хэлэх юм бэ? Саяны засгийн газар чинь ингээ гоё ингээд нэг юм гоё холио мантан бодлоо шүү дээ. Тэгээд нөхцөл байдлаа тогтворжуулж улс төрийн хувьд нэг ойлголцол хүрж тэгээд нэг тодорхой хэмжээнд доктортой засаглах шаардлагатай учраас ингээ сайхан нөгөө үзэн ядаа зодтолтод байсан талуудаа нийлүүлээд ингээ оруулж ах шиг байна. Тэгээд тэр томьёолн зүв бодвол нэг жоохон доктортой явал сайн л үз. Гэтэ яг тэгж ивэлж чадах юм уу да харжлах биш. Саяны нөгөө шин засгийн газар гэсэн дээр шин засгийн газар дээр та нэг за одоо яах вэ? Одоо яалтаа чүлээдэ гэсэн юм шиг үг хэлжсэн. Тэгэхээр ер нь одоо заах уу одоо нэгэнт ингээд томилогдсон юм чинь ирээдүйд тэгэхээр нэг одоо ирээдүйн ч юм уу те дүр зураг нь яаж харагдаж байна? Ер нь энэ тал дээр ямар байсан бэ? Ардын нам дотор чинь баг хурал дээрээч бахан мэдэгдэл хийгээл ер нь бол бид нар одоо ингээд хоорондоо тэмцэлтэй тулгаачтайгаа тэмцэж जैन шүүх боллоо айхтар том мэдэгдлүүд нэг эсрэг хийлээ ерөөсөө хизээч бараг хүний нүрэ харж чадхааргүй хэмжээний юмуд ярьсан шүү дээ. Тэгээ буцаа засаг дээрээ бол нийлчлээ. Тэгэхээр одоо өөр аргагүй байх гэсэн үг шүү дээ. Энд зүгээр логикоор ингээ харахаар өөр аргагүй байгаа учраас одоо тэгээ яах вэ гэж бийс одоо яах вэ тэгээд ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал хоёрт нь ямар засгийн газраа бүрдүүлэхгүй байлтаа биш. Тэгээ үнэхээр ярьж яснараа цавчаад цомхон мэрэгжлийн засгийн газар гаргацсан бол
миний бодлоор бол энэ олон нийт бол хүлээж авах байсан баг. Тэгээ тэгж болохгүй юм байна. Тэгэх юм бол буцаагаад унгаачих юм байна. Парламент чинь ашиг сонирхлын бүлгүүд байна шүү дээ. Тэгэхээр ингээ бүгдээрнгийн төлөөллөнд оруулж хагаад алга гэрэн болгоё л гэж юм хийх шиг боллоо шүү дээ. Тэгээд тэр нь зөв буруу байсныг бол цаг хугацаанд харуулах байлгүй дээ. Миний хувьд бол буруу. Илүү цомхон яг уу ивсэл хамтрал байж болно. Гэхдээ илүү цомхон мэрэгжлийн нэг тийм жоохон хорч шийдэмгий юм хийсэн бол арай байсан болов уу гэж бодож байгаа. Нэг талаараа улс төрийн эрх ашиглал бодчихлоо гэсэн үг. Тэгэд одоо нөгөө олон улсын эдийн засаг Монголд ч гэсэн эдийн засаг хэцүү дайны нөлөөгөөр шатах ингээл маш хүндрэлтэй үед мэрэгжлийн бус гарчхаар жоох эрсдэл улам л өндөр болоод хэврэг байхаар байна. Тэгж эвлүүлэхгүй бол нөгөө төлөв нь буцаагаад татаж унгаачих гэдэг шиг байна. Тийм болохоор ингээ бүгдээр ингээ нэвлүүлмээр боллоо. Зөвхөн унахгүй төлөлт нэг тийм бол. Би бол тэгж л бодож байна. Ер нь агуулгаар болоод энэ буруу явцх байх. Чуулга хоролдох гэж хоролцсон. Тэгээд нэг хэд хэдэн хуулиа гэлс оруулж ирсэн. Тэрний их хурлын гишүүнийг эргүүлэн татах хууль дээр та шүүмжлэлт хандчихсан. Тэрийг юу нь болохгүй байна? Бүр өөрчлөхөөр байна. Тэр ер нь хэрэгтэй юу хэрэггүй юу тэр талаар. Их хурлын гишүүн игүүлэн татдаг, хариуцлага тооцдог байх шаардлага бол байгаа. Тэр чинь ямар одоо гэмт хэрэг хийцэн хүнийг тэгээл тэнд суулгаал зургатаараа хараадаг шаардлага байхгүй шүү дээ. Үндсэн хууль зөрчсөн эсвэл гэмт хэрэг үйлдсэн шүүгээр тогтоогдсон бол игүүлэн татах заалттай, үндсэн хуулийн заалттай. Тэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлэх гэхээр процедур нь яг тодорхой биш. Тэгээ нөгөө их хурл нь хилцэхгүйгээр ингээд хойшлуулаад дараалд нь оруулахгүй яваал ах боломжтой. Нэг тийм тодорхой бос зүйл байдаг. Тэгэхээр хэрвээ игүүлэн татах нөхцөл нь одоо бүрдсэн бол тийм ээ тэр үнийг тэд хоногийн дотор хилцэнэ. 10 хоногийн дотор, 14 хоногийн дотор тэгж хилцэнэ. Нээлттэй байна, хаалттай байна гэд дөрмөө тогтоогоод ороод ирэх юм бол хэрэгтэй. Гэтэл саяны друулын төслөөр болохоор зэрэг хариуцлага тооцох, игүүлэн татах хэрэгтэй байна гэдэг зөв уриалгын доор үр дагаварт нь улсын их хурлд хариуцлага тооцох биш, улсын их хурлын гишүүдийг нэг тийм кноп дардаг машин одоо даргын нөлөөний багц хилгүү одоо тийм нэг амьгүй албачиг болох үр дагавар үзүүлэх эрсдэл байна. Би одоо тэгж харж байгаа. Яагаад гэж харж байгаа нэхээр хоёр айгууд чухал залт байгаа. Нэг нь болохоор жагсаалтын гишүүдийг ёс зүйн ностой алдаа гаргасан гэж нам нь үзээд тэгээд санд гаргаад чуулган дээр ороод хилцүүлнэ. Ингээ хүн сонсохоор ёс зүй алдаа гаргасан нэрээ тийм юм шиг. Гэхдээ ёс зүй гэдэг юмыг дүрмийг нь хэн бичтээ. Одоо нэг цаасан дээр нэг дүрм бичих гэдэг шүү дээ. Энэ бол ёс зүйн үйлдэл юм аа. Тэгээд жишээ нь одоо нөхөддөө зай журмын нөхөддөө хүндэтгэлгүй үг хэдлэг ашиглаж харьцах нь бол ёс зүйгүй юм аа гэд бичлээ гэж бодъё. Тэгтэл нөгөө сонгогдсон гишүүн чинь би хулгайчийн эсрэг тэмцэнэ гэж одоо ард түмний төлөөлөл болж ирээд тэгээ хулгайчдыг хулгайч гэж хэлснийхээ төлөө та ёс зүйгүй хэрэглэлээ гэд наман санд гаргуул яах вэ? Тэгээд тэр санд гаргасан нам нь олонх нь байвал яах вэ? Олонх нь дэмжүүл яах вэ? Ингээд парламентын олонх дэмжиж тэр гишүүнийг игүүлэн татах. Хоёр дахь аюултай заалт нь болохоор иргэний гомдолд үндэслээд ёс зүйн дэд хороо хилэлцээд чуулганд оруулж санал хураагаад игүүлэн татах үндэслэлтэй. Буюу одоо нэг юм талбай дээр жагсдаг нэг юм дөрүүд байдэн шүү дээ. Нэг хідэн хүмүүс байдаг те хүмүүс шоолол инээгээд идэг. Захиалгатай явж яана гэл. Тэгэл нэг тийм нөхөр ч юм уу энэ нэг нөхөр ингээл өргөдөл бичгэн л дээ. Тэ одоо энэ нөхөр чинь хулгайчдыг хулгайч гэлээ штэ. Ёс зүй алдаа гаргаад байна гэд. Тэгэхээр дэгийн юу нь болохоор зэрэг одоо та ард түмний төлөөлөл болсон гишүүдийн хулгайч гэж хэллээ гэд ёс зүйг байна гэд тэгээ парламент руу оруулаад тэгээд зайлуулах нь. Өөрөөр хэлбэл олонх болсон намын явуулж байгаа бодлого тэр нь зөвч вэ, бурууч вэ, эсвэл бол эрх ашигын ямар нэгэн зөрчил дээр цор гэдэг байгаа нөхрийг бол зайлуулах. Тэгтэл нөгөөх нь яс амин дээр хүмүүсийн ашиг сонирхлыг, ард түмний ашиг сонирхлыг хамгаалаад явж исэн хүн байж болох ийм нөхцөл гарч ирж болзошгүй. Тэр нэг талаараа тэр улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах хууль бараг шүүхээр шийдэгдсэн тохиолдолд гэчүүл зүгээр юм уу? Хоёр юу байгаа шүү дээ. Үндслэл, үндсэн хуульд гэмт хэрэг үйлдсэн шүүхээр тогтоогдсон бол нөгөөх нь үндсэн хууль зөрчсөн.
үндсэн хууль зөрчсөн тангаргаасаа нэтсэн гэж үг байдаг. Тэр бол бас их тийм бас эвгүй эргүүлж болохоор л заалталтай. Гэтэ яг нэг тийм суур үнэт зүйл Монгол улсын тусгаар тогтнол үндэсний эрх ашиг тийм зүйлээс урвсан үүдэл гаргасан бол эвүүлэн татнагс агуулгаар үндсэн хууль зөрчсөн гэдэг шалтгаан орж ирж байгаа. Нэг талдаа яаж ч эвгүй тайлбарлаж болохоор боловч нөгөө талдаа нийтлэг монголчуудын үнэт зүйлийн эсрэг явж байгаа гишүүнийг бол тэнд байлгаадах шаардлага байхгүй. Тэр утгаараа бол байдаг. Нөгөөх нь бас хүүхээр гэмтэрэг тогтоогдсон. Тэгэхээр энэ үндслийг зөв байна үнэлтэй байна гэж үзэх юм бол тэд хоногийн дотор хилэлц тэгж хилэлц гэдгийг тодорхой бичих нь бол зөв. Оюутлоготой тэрсэлдсэн хүмүүс л ингээд албан тушаалаас унжээн гэдэг нэг үнцэг байна. Иргэд болохоор оюутлогоо хөөж гаргаж байна. Анханасаа ийм гэрээтэй гэж энэ тал дээр таны байр суурь тодорхой нэг ийм тайлбарыг нь өгөөч. Аль нь үнэн юм бэ, зөв юм бэ, ямар учиртай нэрээ тийм юм уу? Оюутлогоо тэгж төрд нөлөөлөх хэмжээний байдаг юм уу? Оюутлогоон гэрээнд алдаатай зүйлс бол байгаа. Монголчууд илүү ашигтай байх боломж байсан. Тэгээ гэрээгээ байгуулсан олон тэрбум долларын хөрөнгө оруулалт тэгээ хэд явцсан. Тэгээ алдаатай юм байна, сайжруулах юм байна гэдгийг одоо бүгдээрээ л хүлээн зөвшөөрдөг юм шүү. Саяны тэр хилцүүлэг дээр чинь тэр анх гэрээ хийж яхад өдөрж бодлого барьж байсан хүмүүс бүгд л тэгж л юм л шүү дээ. Тэгээд сайжруулах шаардлагатай бол сайжруулахын төлөө ажиллах ёстой. Их хурлын тэр нэг ажлын хэсэг гараад сонсгол хийгээд хян шалгах төр байгууллагад дүнэлт гаргаад бичсэн. Засгийн газар нь ч бас тэр хилцээрийг удирдаад л явсан. Зандан шатар ерөнхий сайд ажиллаа өгсөн. Гэхдээ эн чинь бол хувийн хийж байгаа ажил биш. Монгол улсын ерөнхий сайдын хийж байгаа ажил, позицийн байгаа. Тэр дээр нь шинэ хүн очсон. Тэр хүн үргэлжлүүлээд хийх ёстой. 10 гаруй хувийн тийм зээлийн хөөдөлж идэг тийм юм бол байж болохгүй. Хоёр дахь миний бас нэг гол анхаардаг зүйл юу гэхээр та хоёроор хамтраад бизнес хийж байна. Гэрээ та бизнес хийх менежментийг хийн. Би болохоор юу ч хийхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө тал маань одоо явуулсан ч амар их зардал гараад байна штэ. Тэгээ зардал гарч байгаа учраас ашиг хуваах юм байхгүй байх гэж та яриад байна штэ. Одоо нөгөө өрөө тал чинь. Тэгээ Монголын тал нь өөрсдөө оролцохгүй, зардлаа хянахгүй, техникийн шийдлүүд одоо тэр далдуурхан бүтээн байгуулалтын ажилд нь оролцохгүй, гэрээгээр оролцох эрхгүй байж юунд дагомдод байгаа. Тэгээ би тэр оролцох менежментэд монголчууд оролцдог болох өөрчлөлтийг хийгээч гэж ярьдаг хүн. Тэрийг ерөөсөө хүлээж авахгүй. Тэгээд Rio Tinto болохоор тэр төслийн менежментийн зардал нийт төсөлд гарч байгаа мөнгөний 6% авдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл зардал их гараал шийдвэр нь буруу бүтээн байгуулалт нь алдаатай илүү мөнгө гараалах юм бол илүү сайн ажиллаж яана гэж цалингааны мэднэ гэсэн үг. Тэгэхээр энэ томьёог бол өөрчлөх хэрэгтэй. 3.1% нь эзэмшиж байгаа компанийнхаа шийдвэр гаргалтанд нь оролцохгүй зүгээр нэг улс төрчид очиж суудсан төц дээр нь тийм байж ш тэгээд юундаа хомдод байгаа. За 3 дахь нэг зүйлэн дээр нэг Ontre гэдэг нэг шинэ юу байгаа шүү дээ. Одоо лицензийн талбай. Өөр компани нэр дээр. Гэхдээ оюутлогоо ингээд нөгөө компанитайгаа хамтын ажиллагааны гэрээтэй зөндөө ажил хийж учраас бид нар угаасаа л хийн гэдэг. Тэгээ угаасаа хийхдээ нөгөө үндсэн орд дээрээ хийсэн нөхцлөөрөө л хийнэ гэсэн юм яриад идэг. Тийм бол байхгүй. Тэр бол гэрээ байгуулагдаагүй нөхцөл нь Монголын засгийн газарт тохироогүй, тогтоогүй. Тэгэхээр тэн дээр бол бид нар өөр их ашиг сонирхлыг бодсон хуулийнхаа дагуу нормалны хилцээр хийх ёстой. Энэ гурван юм дээр бол би хоош алхах ямар ч шаардлага байхгүй альж засгийн үед. Энийг хийх гэж тулглаа гэд Rio Tinto Монголоос гарна барина гэсэн тийм үлгэр бол байхгүй гэж бодож байгаа. Тэгэхээр энэ засаг солигдлоо ч гэсэн дараагийн засаг нь өргөжлүүлэл хилцээр хийх ёстой. Одоо шинэ засгийн газрыг хийх ёстой, заавал үргэлжлүүлэх ёстой ажлын нэг нь энэ оюутлогоо асуудал гэж ойлгож болох юм байна. Тэгээ иргэд тэр шинэ засгийн газарт дүн тавихтаа тэрийг хийх нүггүй юу гэдгийг бас харах хэрэгтэй шүү гэд ойлгочих жоох шүү. Тий. Монголын ашиг сонирхлыг тооцсон, сайжруулсан өөрчлөлтийг бол хийх үүрэгтэй. Оюут толгой нэх Монголыг ловертах гэж хийсэн төсөл бол биш. Хичнээн мянган хүмүүс бизнес эдийн засаг төр чигээр тогтож явж байна. Барууны 3 дахь улсын том хөрөнгө оруулалт байна. Үнэхээр хэрэгтэй. Тэгэхдээ эднийг оруулж ирэхэд бол бид нар царай алдаал хамаг юм тавьж туугаал тийм байж бол болохгүй. Сайжруулах яалтчгүй шудраг бос нөхцөлийг сайжруулах заавал шаардлагатай. Тэрнээс болоод
засгийн газар солилцсон. Тэрнээс болоод ерөнхий сайд солилцсон энэ төр гэдэг тийм юмд бол би итгэдэггүй. Оюу толгоогоос болоод засгийн газар солилцлоо, ухаан удгаас болоод солилцлоо тэр гэдэг юм. Тэр бол бодлоо. Монголын одоо нэг 20 жилийн дараа Монгол улс ямар хэмжээнд байгаасаа гэж бодож байна. Байх бол тэгээ таны оруулж байгаа хувь нэмэр байна уу? 20 жилийн турш 5 толгой гэдэг нэг гой гогсцог нүүрснийхээ одоо ордыг хямдруулсан үнээр жил болгон 20 сая тонн. Эхний хэдэн жил бол арай бага л да. Нийлүүлэх юм гэрээг өнгөрсөн жил байгуулчлаа шүү дээ. Тэгээ энэ бол зүгээр жишээ ярьж байгаа юм би. Тэгээ 20 жилийн дараа Монголд оч биш 20 жил гэдэг үг дээр нь толгуурлаа. Тэгэхээр энэ жишээнээс юу харагддаг вэ гэхээр монголчууд өөрсдийнхөө байр суурийг өөрсдөө сулруулдаг. Өөрийнхөө олох гэж байгаа орлогыг өөрөө бууруулдаг. Миний бүтээгдэхүүн тэр хүмүүст хэрэггүй юм аа. Хэрэггүй болох гээд байна гэж PR-ддаг. Өнгөрсөн жил бол одоо парламент тэр битүү одоо нүүрс хэрэггүй болох гэж байна. Үнгүй болох гэж байгаа юм байна. Босуухан ингээ хямдруулаад их хэмжээгээр зарах хэрэгтэй юм байна. Дамтаа болол тэгж ярьсан. Бодит байдалтай сүүлийн 5 жил дэлхийн нүүрсний хэрэглээ 5 жил дараалаад өссөн. Жил болгон үнэмлэхүй хэмжээ максимум төрж байгаа. Тэгээ коксчих нүүрс болоод гэж байхгүй болох зүйл биш. Тэр ус төрөгч ногоон эрчим хүч гоё. Гэхдээ энэ бол дэлхийн ингээд том дид бүтэц хөгжсөн суурьтай хэрэглэн тодорхой түүхийн эдэн тодорхой систем байхад өнөө маргааш солигддог зүйл биш. Хятад бол дэлхийн тал واخгүй. Тэгэхээр хятад Монголын коксчих нүүрс хэрэгтэй. Ялангуяа дайн байлдаантай дэлхийн амралтай үед найдвартай түнш, уламжлалт түнш хэрэгтэй. Найдвартай анган нийлүүлдэг. Тэгэхээр энийг ийм давуу талуудаа бид нар ойлгомоор байна. Энийг ойлгохгүй бол 20 жил та дараагийн 20 жил ямар байх вэ гэдэг. Дараагийн 20 жил сайхан мөнгө бол сайхан амьдрах давуу талаа бид нар чадахгүй, бид нар мэдэхгүй, манай юм хэрэггүй гэд сулруулад хямдруулж өгөөд алдагдлаар хийм нөхцөлийг өөрсдөө бүтээгээд байна. Тэгээд тэрийг өөрсдөө алдаа гаргachингуудаа энэ гадаадын том улсууч нэг шахаад байгаа энэ төр хотлоо яриад байдаг байхгүй. За тэгэхээр дараагийн 20 жил Монгол айтайхан хөгжиж байхын тулд эхлээд өөрийнхөө давуу талыг ойлгох, өөрийнхөө эрх ашгийг нэгд авч үзэх, Монголын эрх ашгийг гадаадын биш. Тэр нь одоо манай хөршүүд байна, 3 дахь хөршиж байна. 3 дахь хөршийг оруулж ирлээ гэд маш том хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө сул одоо үнгүй зүйлж болохгүй байхгүй. За тэгээд дараагийн 20 жилд миний бодлоор Монголд хамгийн чухал хийх ёстой юм бол Монголыг нээх хэрэгтэй. Одоо геополитик олон улсын хямрал байна. Тэр тусам нээх хэрэгтэй. Бид нарт газар 100% цаанаасаа өгсөн өгдөл маань ингээд хоёр их гүрний түнд оршдог. Манай энэ хоёр их гүрэн бол улс төрийн том уламжлалтай дипломат харилцааны соёлтой. Эднэрийн албан бичиг баримтан дээрч тэр бодит ажил дээрч тэр Монголыг тэг ингэж хүчээр шахдаг зүйл байдаггүй. Тэгэхээр энэ зүйлсийг бол бид нар давуу тал болж ашиглаад нэг талдаа эн чинь тогтвортой орон зайд Монголд үүсэж байгаа. Нөгөө талдаа Монгол нээлттэй 3 дахь хөршийн бодлого баримталдаг. Тэгээд тэр 3 дахь хөршийнх нь бизнесийн орж ирээд соёл хүмүүнлэгийн харьцаа явж хахад хориглох зүйл байхгүй. Тэрийг харин идэвхжүүлэх хэрэгтэй байна. Идэвхжүүлэх нэг хэрэгс нь бол гадаадын хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтыг Монголд ямар салбарт татах вэ? Монголын давуу тал юу вэ? Монголын давуу тал бол түүхийн эд, тэгээд зах зээл. Зах зээл нь бол хятад дэлхийн тал байна. Түүхийн эд нь байна. Эрдэсийн түүхийн эд, малын түүхийн эд. Тэгээ эрдэсийн түүхийн эд дээр хамгийн том одоо орсолдох чадвартай. Гэтэл гаднаас хөрөнгө оруулж ирэх юм бол Монголд битгий хөрөнгө оруулж ир гэдэг хуультай. Яагаад Монголд хөрөнгө оруулалт битгий оруулаарай гэсэн хуулийн нөхцөлтэй гэж хэлээд байна. Тэгэхээр нэг нөхөр геолог хайгуул хийлээ. Ордын нөөц бодлоо, зөндөө ажил хийлээ те. Тэгэнгүүт тэр нөөцийг нь стратегийн гэдэг ангиллал руу оруулчих магадгүй, оруулахгүй ч байж магадгүй. Тэрийг дарга шийдэн, нам шийдэн гэсэн хуультай. Одоо их хурл засгийн газар. Тэр нь цаана болчих нам шүү дээ.
За дараагаар нь стратеги ангид оруулах юм бол хөрөнгө оруулагч тэр ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа компани 34%-аас илүүг эзэмшихгүй. Илүү болохын тулд нөгөө хилцээр юм засгийн газартаа дараа нь хурлаар баталгаажуулна. Буюу улс төрчтэй 8-aalцгаж. Тэгэхээр энэ рүү улс төрчтэй 8-aalцж чаддаг Монголын парламентыг атгаж чадах тийм бүтцтэй компанид Монголд иргэж байгаа байхгүй цаад агуулга. Чөлөөт бизнесийн битгий иргэж байгаа. Тэгэхээр энийг өөрчлөх хэрэгтэй байна. Энийг өөрчлөөд чөлөөт бизнесийн Монголд хөрөнгө оруулдаг. Тэгээд тэр ашигт малтмлын ордыг ашигладаг. Дээрээс нь үйлдвэр бариад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүхийд биш тийм ээ. Түүхийдээ олборлоод экспортлж болон татвар мөнгө бүгдийг аавна. Эцсийн бүтээгдэхүүн гаргах юм бол орлогын татварыг тэг би жишээрж байгаа шүү. Тэгв. Тэр химийн үйлдвэр, металлын үйлдвэр, нарийн үйлдвэрүүдийг Монголд хийж болно. Тэрний зах зээл байгаа. Тэр нь бол 3.5 сая хүн биш байхгүй юу? 1.5 тэрбум. Тэгэхээр энэ том хэмжээний эцсийн бүтээгдэхүүн үйлдвэр байна уу? Жижиг үйлдвэр байна уу? Тийм үйлдвэрүүдийг татврыг хөнгөлж өгөөд тэгээд хятадын зах зээл рүү гаргадаг платформ Монгол болоод тэр Монгол нь өөрөө 3 дахь хөршүүд бизнесийн чөлөөт ертөнцид нээлттэй байх хэрэгтэй байна. За энийг одоогийн хуулиараа хязгаарлалсан байна. Тэр хязгаарлалтыг байхгүй болгох нь миний их хурлын гишүүний бас нэг зорилго. За энэ бол олон гишүүний байр сууриас л явж иж дэмжигдэж шүү дээ. Тэгэхээр Монгол нээлттэй Монголд энэ тентхийн улсуудаас хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэл ажиллаулдаг. Тэр бүтээгдэхүүн дэлхийн том зах зээл болсон хятад улс руу гардаг. За энэ хойд хөрсийн дайн байлдааны мөнх ингээд яваад ахгүй байлгүй. Нэгэн цагт нээгдэнэ. Тэгэхээр тэр зах зээл бас нээлттэй. Ингээд газар зүйн хувьд энэ хоёр том зах зээл рүү гарч чадахгүй байгаа алсын хүмүүс Монголд ирээд гардаг болох нь бол хамгийн чухал гэж бодож байгаа. Одоо ч гэсэндээ ингээд нэг юм металл хийц зороод машин үйлдвэрлэлийн зарим эд ангийг зороод тэгээд Японд руу онгоцоор явуулдаг тийм жижиг бизнес Монголд байгаа шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү үйлдвэрийг татварыг нь хөнгөлж өгөөд тэр байхгүй юмнаас авах татвар байхгүй бий болгочгоор нь авах гэдэг хэрэггүй байхгүй юу? Тэртээ тэргүй нэг бинд татглаа төлнө, цалингаа төлнө. Цалин авсан хүмүүс нь орлогын татвараа төлнө. Ингээд технологи хөгжин монголчууд өөрсдөө чаддаг болно. Юм үйлдвэрлэнэ. Тийм өнгөлтэй хэрэгтэй байна. За тэгээд ингээд Монгол 20 жилийн дараа нээлттэй үйлдвэрлэгч олон хөрстөө эдийн засгийн утгаараа Монголын мал ах уу нүүдэлчд байдгаараа байна. Энэ бол байгалийн өгөгдөл. Тэгээд нүүдэлчин малчин Монгол орчин үеийн технологи эзэмшсэн хангалттай хэмжээний интернеттэй, хангалттай хэмжээний цахилгааны хүүсвэртэй түүхийн үед саахал дайлын төвшөнд боловсруулад савлцдаг. Одоо монголчин Герман, Францаас масл авч байгаа шүү дээ. Масл болгоод зарчдаг агентийн сүлжээтэй шар сүүнээс уураг хийждэг. Жижиг хэмжээний үйлдвэрлэлийн машин технологитой. Тэгээд нүүж явж хагаад Монголын тал дээр мэдээлэл авж байгаа залуу Нью-Йоркийн эсвэл Токиогийн залуугаас ялгаа байхгүй. Яг адилхан мэдээлэл авж байгаа. Олон улсын бирж дээр худалдаа хийж мөнгө хийдэг. Ийм 21-р зууны нүүдэлчин Монгол орчныг бас байгуулах. Энэ бол дараагийн 20 жилийн ирээдүй гэж бодож байна. Олон нийт бол Монголын хөгжилд улс төрчид л хөгжүүлэхгүй саад болж гин гэж байна л да. Тэгээд хулгай ихийн тулд улс төрд орж гин гэж байна. Тэгэхээр танихаар тэр улс төрчдийн одоо магадгүй хэдэн хувь нь нэрээ хулгай ихээр ордог юм уу? Түс тас хэлэх боломж байна уу? Та юу хийх гэж орсон? Дээрэс нь яг хөгжилт саад болж байгаа гол зүйл юу байна гэд. Монгол улс 90 онд ардсан хувьсгал хийсэн тийм ээ. Өөр арга байгаагүй. Эдийн засгийн хуучин загвар нураад унтсан, гол тулгуур болж исэн зөвлөлт холбоот улс нь өөрөө задарсан. Монгол руу хардаг нөгөө мөнгө дэмжлэг нь байхгүй болцсон. Тэгэхээр эргэлдүүлэхээс өөр арга байхгүй. Тэгээд гайл нөтөө тэглээд, худалдаагаа эрчимжүүлээд, загвараа өөрчлөөд, чөлөөт эдийн засгийн загвар руу орсон шүү дээ. Тэгээ улс төрийн эрх чөлөөтэй ийм болсон. Одоо буцаад харахаар
Монголд улс төрийн эрх чөлөө байна. Эдийн засгийн эрх чөлөө байхгүй. Монгол бол төвлөрсөн төрийн эдийн засагт улс. Улсын төсөв нь 30 эдийн их найд. Төрийн өмчийн компаниуд, засгийн газрын тусгай сангууд дахиад 30 эдийн их найд. Энэ хоёрын нийлбэр чинь 70 эдийн их найд. Буюу эдийн засгийн 70 эдийн хувь нь төр. Тэгээд хууль ашигт малтмлын тухай хуулийн тэр агуулга нь төрийн өмчийн том компаниуд Монголд тэр чөлөөт бизнесийн битгий эрхийн бол төртэй хамт харж ажил гэдэг агуулгатай. Тэгэхээр энэ эдийн засгийн төрийн оролцоо 70 эдээсээ нэмэгдээд 80 ирлүүгөө явах ийм орчин бүрдчихэд байгаа. За эдийн засагт төрийн оролцоо 80-90% дээр байхаар юу болдог вэ гэвэл төр нөлөө бүхий этгээд дэм бизнес хөгжинэ. Бүх бизнес мөнгө олж байгаа юм төсөв тойрсон, эсвэл төрийн өмчийн компаниудыг тойрсон, тэд нар танган нийлүүлдэг, тэгж ажилтдаг бизнес болно л гэсэн үг. Тэгэхээр улс төрд орох гэдэг нэг гол зорилго нь өмчөд ойрхон болоод шийдвэр гаргана. Тэгээд ирэхээр зэрэг тэр төрийн өмчүүд гэдэг чинь хэний мэдлэлд байдیں۔ Засгийн газар тийм ээ, дарга нарын ингээд томилно. Тэр засгийн газрыг хэн бүрдүүлэх вэ? Нам бүрдүүлнэ шүү дээ. Намын дарга нарын мэдлэлд очиж байгаа байхгүй, ард түмний мэдлийн биш шүү. Төрийн өмч гэдэг бол миний юм гэх хүмүүс боддог, тийм бол байхгүй. Тэр бол сонгуульд олонх болсон намын дарга нарын мэдлийн зүйл. Тийм учраас улс төрд их мөнгө зардаг. Тийм учраас улс төрд байхын төлөө таны яриад байгаа тэр ашиг сонирхол хүчтэй байдаг. Тэгэхээр энийг байхгүй болгох нь бол Монголын улс төрийг эрүүл байх гол зорилго гэж бодож байна. Тэгээд тэр төрийн өмчийн компаниудыг эдийн засгийн загварыг нь өөрчлөх хэрэгтэй байхгүй юу? Улсын төсвийн хэмжээг, эдийн засгт хувь хэмжээг тэг дундуур нь ингээд бүр тасалчмаар хөрөөдмөр байна. Эдийн засгт төрийн хэмжээг бас ялгаагүй 80-40% болох хэрэгтэй. Тэгжээж Монгол улсын эдийн засгийн 8-д улс төр нь мөнгнөөс хол байна. Энийг хийхгүй бол одоо өнөөдөр нэг хулгайч нар л гэж яриад идэв хүмүүс, тэгээд хулгайч нар байна л гэн дараа нь дахиад сонгоод дахиад хулгайч нар л очиж шүү дээ. Тэр тэдний чинь мэдлэлт нөгөө төрөмжийн компаниуд байгаа юм чинь. Тэгэхээр одоо хэдэн хувь нь хулгайч байна гэж хэлэхээр одоо юу гэж хэлмээр юм бэ? Тийм тоо бол мэдэхгүй байна. Ер нь угаасаа энэ чинь ингээд эдийн засаг нь төр. Тэгээд бизнес хийхээр нөгөө төрөөс худалдаа авалт хийдэг. Төрөөс гаргасан шийдвэрийн дагуу бүх юм явдаг. Хамгийн харамсалтай нь дэрийгээ улам бэхжүүлээд байна. Ингээ бэхжүүлээд байх юм бол одоо тэр дээр байгаа дарга нар бүх эдийн засгийг шийддэг болох юм бол нийгэм өөрөө аяндаа тэрийгээ дагаад өөрчлөгдөнө. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөнө. Эдийн засгийг нам шийдэж яхад намын эдийн засгт болцсон байхгүй Монгол улс. Эдийн засгийг нам шийдэж яхад улс төрийн эрх чөлөө гэдэг юм бол аяндаа хумигдана. Тэгээд аяндаа хумигдахаар бидний нөгөө 90 оны сонгож авсан загвар нь буцаад одоо нэг удирдагчтай бусд нь дуугаа байдаг ийм загвар руу орох эрсдэлтэй. Ялангуяа энэ цаг үед. Ийм загвар руу орох юм бол Монголд хохиролтой. Ягаад гэвэл энэ бол дагуул улс. Өөрийн толгой байхгүй, өөрийн мэдрэл байхгүй. Тэгээд нэг тийм том дарангуулагчтай эсвэл нэг бүлэг дарангуулагчтай байх юм бол тэд нарыг нь гадна дотны хүчнүүд бол ингээл зүгээр хаг базаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө улс төр хийж байгаа зорилго миний хувьд бол энэ Монголын төрийг, эдийн засгийг шүтсэн, нам даваач чамаг аж ахуй үйлдвэрлэлээ мэдүүлсэн энэ загварыг нураах хэрэгтэй. Япон, Орос хоёр шал өөр школтой эсрэг одоо соёлын хувьд ч гэдэг юм характерын хувьд. Тэнгүүт одоо монголчууд болохоор Оросд дургу Оросыг ингэх ёстой, тэнгүүтээ Японыг шүтэх ёстой ч гэдэг юм ингээл эсвэл аль нэг улсыг дөөрөх ёстой юм уу, тэрийн зөв гэх юм уу? Ер нь алинд нь илүү дуртай байж юм уу? Тэр талаар одоо тэр буруу, тэр улс нь муухай, энэ нь гоё, тэрийг дөөрөөд тэр тэгсэн байна гэж тэгдэж штэ. Тэр талаар ер нь өөрийнхөө үзэл бодлыг ерөнхийдөө. Одоо Орос
Япон гэдэг тасаа жишээ болгож асуудлаа. Ингэх нь бол өөрөө зохимжүүлдэг нийцэхгүй. Яг гэвэл тэдний байгаль цаг уур нь өөр, нийгэм нь өөр, түүх нь өөр, шал өөр бүтээгдэхүүнүүд. Тэгэхээр Монгол бол монголоор л монгол загвараар бид нар гаргаж ирж тавих хэрэгтэй. Орос Японы хувьд бол би аль алинд нь хэдэн жил амьдэрсэн, хоёулаа их сайхан ард хүмүүс, их гоё хүмүүс. Хувийн харьцаа үлдсэн зүйл одоо хурдл байдаг, сайхан найзтгтууд бий. Гэхдээ хоорондоо бас шал өөр. Тийм л хүмүүстэй. Оросуудтай бол монголчууд угаасаа уламжлалт харьцаатай харилцаас орсон бие бинийгээ мэддэг. Тэр социализмын үед манайхан руу яасан соёлын нөлөөний тэр юм бол зөндөө байгаа хөө. Манайхны нөлөөч байгаа. Түүх нь ер нь бол алтан ордны засаглалын хэлбэр шүү дээ. Би бол тэгж боддتي. Тэрүүгээрээ ингээд Европуудаас өөр ялгараад үлдсэн цэргийн улс. За тэр төрийн тогтолцоо нь бол тийм байт юм бооз. Хүмүүс нь бол сайхан хүмүүс. Цаантай мото нийгэмд янз бүр Монголд ямар байдаг тийм л байгаа. Жохоо өөрсдөө онцлогтой. Суур шинжлэх ухаан, философи, гоо соёлын их том суурьтай ард түмэн. Одоо харамсалтай нэг хаалттай болчлоо. Тэгээ бас энэ би ажиглаад харж лээ. Оросууд бол аль ч цаг үед тэгэл нэг дарлуулаад дуугаа байдаг хүмүүс биш шүү дээ. Дандаа бослого тэмцэл дайнд чинь болж байна. Тэгэхээр энэ их удаан ингэж чимээгүй таг дугуй явахгүй хаа. Тэгээд энэ улс орон нээлттэй сайхан байх тусмал Монголд хэрэгтэй. Бид нар чинь бас хөрс хэрэгтэй шүү дээ. гэж л бодож байгаа. Япон бол сайхан, Монголд Япон бол маш их зүйл бас хүнд хэцүү цаг үед улс нь бол тусал дэмжиж ирсэн те. Япон хүмүүс бол юмд хариуцлагатай ханддаг хүмүүс. Тэгээ бас сайхан найз нөхөрлөн. Нэх тийм хаалттай хэцүү хүмүүс бол бас биш. Тэгж харагдаад идэх болохоос биш. Ийм од одоо цойрсон одоо барууны Америкийн тэрүүн дээр бол авиас чадварыг хүн дэмждэг штэ. Тэнд болохоор эсэргээр тиймэр хүмүүс нь лэрэргэж жоохон дарс хийгээл. Тэгээ нэг юмыг юм гинтийн хурдтай гайхамшигтай байдлаар биш алхамаар төгөлдржүүлж хийдэг нэг тийм онцлог байдаг. Тэр нь урт хугацаанд бол нөгөө алхамаар ингээд үхэр дээрээр дулааг үүснэ гэдэг шиг явсаар байгаад алдаа мадаг гардаггүй те тийм гоё зүйл болдог юм бэл. Гэхдээ бас Монголоос өөр. Монгол хүмүүст бол тэр таарахгүй. Монголчууд бол хордон юмны виг болно. Нэг Японы эрдэмтэн хэлсэн байдаг. Монгол хөгжихгүй монголчуудад хөгжил дэвшлиг авчрах яс суртахуун байхгүй гэд өөрсдөө ч бас монголчууд шүүмжилж чинь худалч хулгаач юмс гэд та энэ тал дээр юм байна. Монгол хүний код гэж байгаа. Тэрийг бид нар яг ингэж бичиж яддаггүй болохоос Монгол хүн байж арайчтай. За Монгол хүн байна да энэ гэдэг юм яриа байдаг шүү дээ. Тэр нь яг юу гэсэн үг юм? Тэрийгээ тайлбарладаг. Ийм байдаг байхгүй. Ёс гэж юм байна. Тэгээ хүмүүсийн хоорондын харилцаа, ахмад залуучуудын хоорондын харилцаа, байгаль орчинтой хийх харилцаа. Эдгээр ч юм бол байгаа. Язгуурын үзэл монголчуудын дотор байгаа. Тэгэхээр ийм одоо яг Японы ч юм уу энэ барууны шашны их тийм хүчтэй нөлөөтэй эсвэл бол тэр нь уламжлалт нийгмийн тийм одоо загвар үнэт зүйл философи биш те күнзийн нийгэм биш те одоо Хятад, Япон, Солонгосын зүүн хойд Аз чинь күнзийн одоо юм язуу аран шинтай юм нийгмүүд Монгол тэр нь байдаггүй. Тэгэхээр тэр байхгүй учраас монголчуудад ямар нэгэн юм хайрцаг үнэт зүйл байхгүй маа гэж хэлж болохгүй. Монголчуудын тэр хайрцаг үзэл санаа чинь бол эрхчлөө байхгүй. Тэгээд тийм байдлаар хөгжиж штт. Тийм байдлаар хөгжих технологийн боломжийг нь 21-р зуунд олгож байгаа. Бидний эрчим хүчний хөөсөр тархмал бидний батлан хамгаалах орон нутгийн хамгаалал гэдэг Монгол улсад концепт байдаг. Тархмал. Тэгээ бидний ахуй өөрөө тархмал. Харин тэр тархмал ахуйг
хүнд таатай сайхан амьдардаг болохын тулд технологи хэрэгтэй. Тэгэл тэрэндээ таарсан бодлогыг л бид нар гаргаж ирж тавьж усаа авч явна л да. Тэрнээс биш өөр одоо тэр күнзийн нийгмийн күнзийн тэр нийгэм ч юм бол ингээл хүмүүс аяндаа хоорондоо айгуу гоё хамтарч ажиллаал тэгэл нэг дээрээссэн чиг ингэж дагаж хөдөлдөг те нэг юм гармон нэг юм ивэ аяндаа олцдог тийм зүйлстэй газар л хөгжил байдаг бос байхгүй гэж хэлж болохгүй. Би бол тэр хүн бол жишээ нь өөрийнхөө тэр хүрээнд сэтгэж ийсэн л гэж бодож байна. Загвар нь өөрөө хэрэгтэй. Туул голыг шалгана гэж зогсоодсон байна. Тэгээ шалгаж байгаад за зөрчил гарсангүй гэдээ үргэлжлүүлчих болоо ер нь ямар чиг хандлагатай байна. Та одоо яагаасаа гэж бодож байна ямар байр суурьтай энэ төр талаар. Би бол одоо ингээд мөнгө байхгүй гэж бүгдээрээ ам дотор яриад шүү дээ. Эдийн засаг өндөрч байна гэлээ. Тэгээд тийм мөнгө байхгүй байгаа юм бол арай гэж босгосон мөнгөө тэр цементэн төгч яах гэдэг 2.3 их найдагч амар том мөнгө шүү дээ. Мега төслүүд бол дандаа нэмэгддэг. Яагаад нэмэгдэнэ гэхээр тэр чинь материал хэрэгтэй, цемент хэрэгтэй, ган хэрэгтэй. Цемент, ганг эрчим хүчний зарцуулалт өндөртөө төлс зарцуулж үйлдвэрлэдэг. Төлс одоо өнд орно. Ягаад гэвэл энэ дайн байлдааны асуудал байна. Ормозын хоолоогоор нефть гаргахыг зогсоож байгаа. Тэгээд цаашдаа нэгдсэн ч гэсэнтэй алигтай яахгүй. Үн бол нэмэгдэнэ. Тэгэхээр тийм хэмжээний нэг л их геополитик ямар л яриад ярьдаг хүмүүс одоо тийм их найдуудаа эргэлзээтэй юм зарж явах гэдэг юм бэ гэдэг хамгийн гол асуудал. Хоёрт нь бол Монгол хүн Улаанбаатар хот чинь өргөө их хүрээ. Энэ хот чинь анхны концепт нь юу байсан гэхээр монголчууд хүрээлж буудаг. Энэ төвд нь хойморт нь одоо нэг хааны ордон засаг захиргааны нэгж нь одоо их хурал засгийн газар ордон талбай байна. Тэгээ хүрээлж буугаад уршаагаа сунаад дунтлан задгаа байхгүй. Нефть шууд байгаль руу гардаг. Энэ бол нүүдэлчдийн хот. Тийм учраас их хүрээжтэй байсан социализм үе Улаанбаатар хот ч гэсэндээ одоо ингээд төв талбайгаас баруун уршаа инх тайвны гүр зүүн уршаа одоо энэ олимпийн гүр энэ хооронд өндөр байшин байхгүй. Тэндээ стадион байдаг. Тэгээд нөгөө морь уралдаг бүх барилддаг тэр шин буг нь орж ирээд хотойгоо төв хүртэл орж ирдэг. Ийм юм байхгүй бол нүүдэлч 50 амьдарч чадахгүй. Тэгээд тэр хүний дотоод 50 амьдарч чадахгүй байгалийн өгөгдөл чинь стресс гэдэг юм үүсгдэг. Нөгөө сайхан байгальтайгаа голлоо хараад байх гэтэл ингээд юм барьчихаар. Тэгэхээр тэр утгаараа ч гэсэн монгол хүн бол гол дээгүүрээ тийм зам барина гэдэг төсөөлөгдөхгүй дээ. Тэр байгаль орчноосоо соёлынхаа талаас бол би гол дээгүүр тэгж голын хэрэгээр том бетон сууруудыг хийсрэг байна. Инженер хүн байж та ягаа эсрүүцээд байгаа гэдэг. Инженер хүн чинь машин юм. Бид нар чинь хүн шүү дээ. Гоо зөө хэрэгтэй, соёл хэрэгтэй. Хот хэрэгтэй. Тэгээд ус хэрэгтэй. Юуг төгжрөл бууруулна гэдэг байгаа юм. Тэгээд төгжрөл одоо шинэ Ярамгийнхан ягаад төгжирдэг вэхээр хотын дөрөв орох гэж төгжирдэг. Тэгээд Ярамгийнхан налаах авахгүй ч төгжирдэггүй байхгүй юу? Тэгэхээр одоо тэрүүгээр том зам барьлаа гэд налаах авахгүй чинь тэгэл хотын дөрөв орно. Хотын дөрөв орохоор нарийнхан багал зурууд дээр очиод төгжирнэ шүү дээ. Ялгаагүй. Үндсэн магистрал хийчихээр дамжин өнгөрч байгаа машинууд энэ төр явна. Тэгэхээр бол тодорхой хэмжээгээр болон төгжрлийг бууруулахад нөлөөлж таарна. Тэ? Тэр нь бол 30-30% биш бах уу. Тэгэхээр зам болгон дээр 8, 10, 15, 20% гэж янз бүр ярьж ин лээ. Том нөлөө бол үзүүлэхгүй гэж бодож байгаа. Дээрээс нь магистрал замууд дараа нь машины хэрэглээг нэмэгдүүлээд буцаага төгжлийг нэмэгдүүлдэг юм бол улсын жишгтэй. Тэгэл гол дээгүүр голын хэрэгээр барьсан замууд нураагаад байгаа шүү дээ. Бид нэр яг тэр үеэр нь барих гадл байна. Тийм болохоор би бол эсрэг гэдэг байр суурь бүр анханасаа л илэрхийлсэн. Ерөөсөө дэмжээгүй. Одоо эсрэгээр л байгаа. Яг хуу тас зогсоож болох л бах. Тэгтээ урьдчилгаанд өгсөн мөнгөөрөө шатах байх та тий. Тэр мөнгийг эргүүлэн авах 100% болдгоо махад болж л таарна шүү дээ. Хууль эрх зүй гэж юм би. Юунд үрцэн тэрийг нь мэдэхгүй байна. Амар их мөнгө өгсөн юм билээ.
Туулын хурдны замыг мега хулгай гэж байна. Тэгэхээр саяхны тэр түрүүний ярьдгийг ч гэсэн сонсохоор ер нь мега хулгай байдаг юм шиг. Та одоо байдгийм үү гэж асуувал байн зөндөө байна гэж хариулах уу? Одоо юу гэж хариулах вэ? Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч нь нам байгаа цагт мега худалдаа хийж тасрахгүй. Би яг нам гэж хэлээд байна гэхээр хүмүүс төр гэхээр ингээд гоё гэж бодод идэх байхгүй. Төрийн өмч, төр шийдвэр гаргаж ийн гэдэг. Тэр төр гэдэг юм чинь монголчуудын одоо зүрхэнд байгаа тусгаар тогтнолыг хадгалж үлддэг Монголын үндэсний хамтаараа байгуулсан тогтолцоо. Тийм болохоор тэр нэрийг ашиглаж төрийн өмч гэдэг байгаа юм. Бодит байдал дээр төрийн өмч гэдэг чинь засгийн газар мэднэ. Засгийн газрыг нам байгуулна. Сонгууль ясан нам. Тийм болохоор төрийн өмч гэдэг юм чинь намын өмч. Тэгээд намаас хөгжил дэвшлийг тодорхойлоод эдийн засгийг удирдаад ийм бүтээн байгуулалтын ийм байшин байрна гэд байгаа үед бол хулгай тасрахгүй. Тэгэхээр мега төслүүд бол хулгайтай холбоотой. Ингээд хулгайтай холбоотой ярихаар хүмүүс хөрөнгө мөнгөний төлөө улс төр дараа тэрний төлөө амьдраад ингээд улаараад байгаа юм шиг амьдралын утга учир юу вэ гэж бас нэг бодогдох зүйл байдаг байхгүй. Тэгэхээр та тэр талаар юу гэж тайлбарлах вэ? Та жишээлбэл одоо юуны төлөө амьдарч ир хүн нэг амьдрал ингээд дуусна яах ёстой ч гэдэг юм тэр талын хардаг байна. Тэгээ одоо хүн болгоо өөрийнхөө амьдралын утга учирыг янз бүрээр хардаг байлгүй. Ер нь бол хүн нэх амар тийм том утга учир зохиогоод байх зүйл биш л гэж бодчтой. Хүн шиг амьдраад өнгөрөхөл хэрэгтэй баг. Тэгээд ер нь бол нөгөө мөнхийн ач холбогдолтой сэдв юу вэ? Мөнхийн ач холбогдолтой үнд сүлтэй юм юу вэ? Миний бодлоор бол зүгээр хүн чанар, хайр, хүнд өөрт нь хайрладаг, хүндэлдэг юм байх хэрэгтэй. Тэр нь бол хүн байж болно, өөр хүн байж болно, гоо сайхан байж болно, их орон байж болно. Энэ бол өөрөө юм үнд зүйл. Тэгээд тэрнээс биш тэгэл яг нэг нь баян, нэг нь ядуу амьдрна. Нэг нь 5 жил илүү наслна, нөгөө нь 5 жил дутуу наслна. Тэгээд 500 жилийн дараа ялгаа явах, 1000 жилийн дараа, сая жилийн дараа ямар ялгаа явж л байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг тийм үнцэнтэй, хамгаалах юмтай, хайрлах юмтай тэрнийхээ төлөө ажиллаж амьдраад дуусвал тэгэл бар биз тэгж л бодсон.